Монгол Улсын их хурлын дарга Зандаа хүүгийн их болоод өнөөдөр төрөөс тэтгэврийн шинжилгээний талаар баримтлах бодлого батлах тухай тогтоолын төслийг Монгол Улсын засгийн газрын гишүүн Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд Эрдэнэ өргөн барьлаа. Нэг давхархтай эв санааны нэгдлийн зарчмаар буюу шимтгэлийн орлогоороо тэтгэврийн зардлаа санхүүжүүлэн хуваарлдаг өнөөгийн тогтолцоог өөрчлөхгүй бол тэтгэврийн сангийн алдагдал 2020 он гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний 4.5%, 2030 он гэхэд 7%, урт хугацаанд 12% хүрэх төлөвтэй байна хэмээн тэрээр хуулийн төслийг өргөн барих үеэрээ танилцуулсан юм. Түүнчлэн бага орлоготой малчид хуваарай хөдөлмөр эрхлэгчид, албан бус салбарт ажиллагчид тэтгэврийн даатгалгүй байна. Мөн хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын үйл ажиллагааны хүртээмж хязгаарлагдмал байгаа болон бусад олон шалтгаанаас үүдэн төрөөс тэтгэврийн шинжилгээний талаар баримтлах бодлогыг шинжлэх шаардлагатай гэсэн юм. Уг бодлогын баримт бичгийн төсөлд хүн ам зүйн хүчин зүйл насжилттай холбоотойгоор ирээдүйд үүсэх тэтгэврийн сангийн алдагдлыг багасгах бодлого хэрэгжүүлэх, цалинд үндэслэн тогтоогдох тэтгэврийн тогтолцоог шимтгэлд суурилсан тэтгэврийн тогтолцоогоор аажмаар сольж, олон давхрах тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх, тэтгэврийн даатгалд хамрах үүрэг өргөжүүлэх, тэтгэврийн даатгалын шимтгэл насыг шинжлэх, тэтгэвэр бодох аргачлалыг оновчтой тогтоох зорилтуудыг тусгасан байна. Монгол Улсын төрөөс ойрын болон дунд хугацаанд, урт хугацаанд хэрэгжүүлэх, баримтлах тэтгэврийн шинтгэлийн бодлогын талаар бодлогын төслөө өргөн барьсан. За энэ бодлогыг өргөн барьснаар тэтгэврийн шинтгэлийн чиглэлээр эргэцэн актуудыг өргөн барих боломжийг бүрдүүлж байгаамаа. Тэгээд түрүүнд нь 2021 он хүртэл төрөөс баримтлах бодлогоо баталж хэрэгжүүлж явсан. За энэ дотор хэрэгжээгүй маш олон заалтууд байгаа. Жишээ нь тэтгэврийн даатгалын санг, нэрийн даасыг мөнгөжүүлэх асуудал хэрэгжээгүй. За мөн тэтгэврийн тогтолцооны шинжилгээг бол хийж чадаагүй. Тэгэхээр шинээр энэ төрөөс тэтгэврийн шинтгэлийн талаар баримтлах бодлогыг тодорхойлж айн хүрээнд эргэцэн шинэ зохицуултуудыг хийх зорилгоор бол энэ хуулийн төслийг өргөн барьж байгаамаа. Энэхүү төрөөс тэтгэврийн шинжилгээний талаар баримтлах бодлого батлах тухай тогтоолын төслийг 2015-аас 2030 оныг хамруулан 5 үндсэн бүлэг, 9 дэд бүлэг, 75 заалттайгаар боловсруулжээ.